Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас боловсруулсан Монгол улсын консулын ажилтнуудад зориулсан хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид туслалцаа үзүүлэх тухай цахим бие даасан сургалтыг та бүхэнд танилцуулж байна. Дэлхийд дахинд нийт 200 мянга гаруй монгол иргэд гадаад улс оронд ажиллаж амьдарч байна. Монгол иргэдийн гадаад улсад ажиллаж амьдрах хүсэл сонирхлыг гэмт этгээдүүд ашиглан хуурч мэхлэх, худал амлалт өгөх замаар хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгох тохиолдол гарсаар байна. Монгол улсаа төлөөлөн дэлхийн өнцөг булан бүрт томилогдсон ажиллаж байгаа дипломат төлөөлөгч, консулын ажилтан та гадаад улсад байгаа иргэдийнхээ эрх ашигыг хамгаалах, хүн худалдаалах гэмт хэрэгтээ тэмцэхэд ч нэн чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Жишээлбэл таны суугаа орны цагдаагийн байгууллагаас танд хүн худалдаалах гэмт хэргийн талаарх мэдээлэл ирүүлэх, Монгол иргэд шууд туслалцаа хүсч танд хандах, эсвэл та визийн материал шалгаж байх үедээ сэжигтэй материал илрүүлэх, хохирогч байж болзошгүй хүнийг урьдчилан таних, эрсдлийг таамаглан тогтоож, урьдчилан сэргийлэх боломжтой, хариу арга хэмжээг яаралтай авах үүрэгтэй. Аливаа тохиолдолд та зөв хариу арга хэмжээ авч холбогдох газруудад мэдэгдэх мэдлэг чадвартай байснаар хохирогчийн эрхийг хамгаалж, эх оронд нь аюулгүй буцаах, тухайн гэмт хэргийг үр дүнтэй түргэн шуурхай шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж чадах юм. Энэхүү сургалт консулын ажилтнуудад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хэрхэн таньж тогтоох, туслалцаа үзүүлэх талаар суурь мэдлэг, арга барилыг олгох зорилготой бөгөөд сургалтын агуулгыг олон улсын болон Монголын хууль эрх зүйн баримт бичгүүд дээр үндэслэн боловсруулсан болно. Энэхүү сургалтанд хамрагдах бол та гадаад харилцааны яамны консулын газраар дамжуулан олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарт хандаж бүртгүүлээрэй. Бүртгүүлэхэд та өөрийн нэр, томилогдсон ажиллах улс, хотын нэр, имэйл хаягаа явуулахад болно. Бүртгүүлсний дараа танд нэвтрэх нууц үг илгээнэ. Сургалт олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын e-campus платформ дээр байршиж байгаа. Эхлээд хуудасны баруун дээд буланд байгаа логин дээр дарж нэвтрээрэй. Таны нэвтрэх нэр сургалтанд бүртгүүлсэн имэйл хаяг байх бөгөөд нууц үгийг олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас өгнө. Та нэвтэрч орсныхоо дараа хичээлээ англи эсвэл монгол хэлээр үзэх боломжтой. Ингээд сургалтайгаа танилцъя. Энэ сургалт нь цахим бие даасан сургалт бөгөөд ойролцоогоор 4.5 цаг орчим үргэлжилнэ. Та нэг дор бүгдийг үзэх боломжгүй байсан ч дараа дахин нэвтрэн орох үед таны явцыг хадгалсан байх бөгөөд сургалтаа зогссон хэсгээсээ үргэлжлүүлэн үзэх боломжтой. Сургалтыг бүрэн дуусгахын тулд та нийт 5 модуль хичээлийг үзээд тухай бүрт дасгал ажлуудыг ажиллах юм. Хамгийн сүүлд мэдлэг шалгах тест бөглөнө. Үүний дараа таны тус сургалтанд хамрагдсныг батлах гэрчилгээг татаж авах боломжтой болно. Түүнчлэн та тус гэмт хэргийн талаарх олон улсын баримт бичгүүд зэрэг нэмэлт материалуудыг уншиж судлах боломжтой. Цаг заваа зориулан сургалтанд хамрагдаж буй танд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.